Таны хувьд даран систем бомбтыг сэргийх нийх асуудал төр ямар байр суурьтай байгаа Монгол Ардын намын дарга мөн хувь хүний зүгээс? Хувь хүний зүгээс бол би дэмжихгүй байгаа. Ер нь ард иргэд бол ийм зүйлүүдээр харж байгаа шүү дээ. Яагаад ингэж дэмжихгүй байгаа юм гэж. Иргэд бол бас хаардах хэрэгтэй байна. Тэ? Нөгөө талдаа энэ дээр бол яг мэрэгжлийн эрдэмтэн судлаачдынхаа үгийг бас сонсох хэрэгтэй байна. Одоо байгаль орчны чиглэлийн мэрэгжлийн хүмүүсийнхаа үгийг сонсох хэрэгтэй байна. За эдийн засгийн хувьд ач холбогдолтой гэж байна. Жишээ нь эдийн засгийн хувьд бол ямар ач холбогдолтой вэ гэдгийг бас судалж харж үзэх хэрэгтэй. Магадгүй наран систем бомбтоос цаашаага тэр худалдаа 8 хийх гэж байгаа хот нь хэдэн километрийн зайтай. Хамгийн наадлын тосгон хэдэн километрийн цаана байна. Тэг ингээд бид нар магадгүй тэг 600 км замыг тавиад бол нийт хэдэн километр явж иж аймаг дөрөвхөн төж очих юм. Нөгөө талдаа энэ 600 км зам тавина гэдэг байгаа энийг хэдэн жил тавих юм. Өмнө говьчин сая яг ингээл яг энэ үгэлд одоо нүүрс гараад нүүрс тээвэр явхад тэр зам тавьтлаа тэр нутаг ор юу болж хөрсөн. Тэгвэл маад энэ задгийн надын чинь дархны замыг тавихад хятадууд тавьсан хэдэн жил тавив 200 км замыг. Тэгээ бид нар энэ замыг хэдэн жилийн хугацаанд тавьж дуусгах юм мэдэхгүй шүү дээ. 10 жил болоод тэгээд энэ байгаль орчин тийшээ бүгд одоо хамаагүй чадaltaй хүмүүс л тийшээ машинтай арай том машинтай хүмүүс л явах байх л та. Энэ зам харгуй хэцүү учраас. Тэгээд тэр хооронд энэ байгаль орчин чинь сүйдээ дуусчихгүй гэх тэр баталгаа хаана вэ гэдэг ч юм уу те. Ингээд олон талаас нь ингээд аваад үзэх юм бол арай эрт байна, болоог байна. Юуны өмнө эхлээд Бургастан бомб руугаа замаа тавьчихаа. Тэгээд төстэй дөрвөө Бургастаагаар цаашаага гараад Хятадын хэлтдээр Хятад дотроо бол замын сүлжээ маш их өндөр хөгжсөн байна. Тэр цаанаас тэр ирэх бүх тэр чиглэлийн замууд нь байж бид нар эхлээд Бургастаа руугаа замаа тавьж үзээд дараагийн тэр асуудлыг ярьж байгаа болохгүй байна гэдэг ч юм уу. Энэ бүгдийг ингээд хараад үзэхэд нөгөө талдаа энийг анх ингэж ярьж хүчтэй энийг ингээд нээх ёстой гэд ингэж улаан дайраад байгаа хүмүүс итгэхгүй шүү дээ. Маш сайн тэр судалгаатай үндэслэлтэй шийдвэр гаргах хэрэгтэй. Болж өгдөг бол энэ Алтай нутгийн бүх иргэдээс асуух хэрэгтэй. Асуухтаа дарамтлж гар үсэг зургуулахгүй гэнэ. Чи төрийн албаагч чи гар үсэг зурхгүй болов гэдэг гэж айлгаж биш. Иргэдээсээ зүгээр нээлттэй санал асуулга явуулах хэрэгтэй. Дээрээс нь тэр эрдэмтэн мэрэгд гэдэг байгаа одоо энэ эрдэмтдийнхээ үгийг сонсох гэдэг байгаа. Яг энэ салбарын эрдэмтдийн үгийг сонсох хэрэгтэй. Үнэхээр байгаль орчинд ямар нөлөө хор уршиг авчрах юм. Нөгөө талаа дахиад эдийн засагчтай бас сонсох хэрэгтэй. Яг үнэхээр тийм ашигтай байж чадах юм уу гэж. Тэгэхээр зүгээр тэндээс бид нар бараа оруулж зарах гэж тэгж нээх гээд байгаа юм уу? Ер нь эдийн засгчдыг юу яг зорилго нь яаж нээх гээд байгаа юм? Зорилгоо зөв тодорхойлох хэрэгтэй л дээ. Тэгээд бид одоо миний хувьд бол хамгийн дөрөв Бургастан бомб руу чиглэсэн замаа тавих талын юм ярих нь зүйтэй. Энд тэр Бургастан бомбтоо сайжруулах талын юм ярих хэрэгтэй. Нэгэнд нэгдсэн байж байгаа энэ бомбтоо сайжруулах асуудлын юм ярих хэрэгтэй.